Хай, хүүгээ цэцэрлэгт нь хөргөжгээ. Өнөөдөр жоохон хоцорчлоо. Хүүхдүүд өглөө алган эмчтэй үүдэн дээрээ хумсаа шалгуулна, тэгээд температураа үзүүлнэ, тэгээд амаа ангаад хоолоогоо үзүүлдэг байхгүй юу? Халуунтай хүүхүүдээ л цэцэрлэгт нь авдаггүй юм. Аав ээжт нь хэлээд эмнэлэгт үзүүлгээ явуулчихдээ. Тэгээд бас амын үздیں۔ Гэхдээ би бас амын хальт үзэл явуулчихдээ мандаа гэж утсан юм бас үгүй. Хэд дуудаа надаа яг явахаас өмнө эмчэнд дуудаа хэлжсэн байхгүй юу? Хүүгийнхэн хоолой жоохон улайх чи шүү. Ангийнхан багшд нь өнөөдөр бүлээн ус их уулах гэж хэлжээ. Орой цэцэрлэгээс нь авчаад бас ус сайн уулгаад хүүтэн юм баг идүүлээрэй гэж тэгээд тийм ээ. Ойрт өглөө оройдоо температур буураад нэг гоё болсон. Тийм ч гэрээ хажуугийн цэцэрлэгээр алхая. Одоо өглөөний 8 цаг болж байна. Хятад хөвгчүүлэл хэдийн гарч ирээд цай ундаа уугаад тэгчээд хөдөлгөөн хийгээд байж байна. Одоо ингээ харахаар ихэнх нь бүр хөвшин хүмүүс ааз. Хятадууд жирээний тэнцэс айгүй их тоглолтгийн. Ер нь хятад хөвгчүүл надаа нэг гоё амьдраад байгаа юм шиг санагдаад идэв шүү дээ. Одоо ингээд энэ хүмүүсийг хараад байхад ойролцоо 50-ад оны хүмүүс байгаа байхгүй юу? Одоо тий 50-ад оны гэхлээр чинь хятадд бас нийгмээс нь ард түмний хөдөлмөрлөхийг дэмжсэн маш их ажил хийдэг. Тэгээ дээрэс нь хоол хүнсэндээ маш хөнгөн шингэн ногоон өнгөтэй ногоо их хэрэгэлдэг, улаан өнгөтэй мах баг хэрэгэлдэг. Тэгээд загас дахиа их иддэг. Ер нь хөнгөн хооллдог болохоор ч тэрүү одоо ингээд энэ насн дээр энэ хөгжүүл харахаар бүгдээрээ илүүдэлжингүү. Тийм илүүдэлжингүү болохоор өвчин юм тийм бас бага юм шиг байгаа. Тэгэхээр энэ насн дээр ач гучаа үтцсэн байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд ихэнх нь нэг л хүүхэдтэй байх үеийн хүмүүс байгаа байхгүй юу? Тэгэхээр дийлэнхтэй хүмүүс нэг л хүүхэдтэй. Тэгээд ач нь бас үсрээл нэг юм уу хоёр. Тэгээд ач гучаа өөртөө харж өгнө гэдэг чинь бас нэг их ядраад байхгүй. Тэгээд хятадын дундаж тэтгэврийг 3500 орчим яана. Сая 700 орчим мянган төгрөг гэд тийм билээ. Гэхдээ Бээжин гэсэн юм том хотууд нь бол арай өндөр. Бээжин гэхэд 5200 яана гэж байгаа байхгүй юу? Тэр нь болохоор 2 сая 600 мянган төгрөг. Тэгэхээр чинь бас тэтгэвэр нь дунд чинь тийм байна гэдэг чинь тэрнээс өндөр бүр маш их байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь тэтгэвэрч одоо хөгжүүл сайтай болохоор чөлөө цагаа их хвчлэн бөөнөрөө хөгжүүлэр айгүй их нийлдэг. Тэд нийгмээс нь тийм арга хэмжээ айгүй их хөгжүүл рүү зохион байгуулдаг. Тийм болохоор хятад хөгжүүл ер нь бол надад ажгүй амьдраад ах шиг харагдтiin. Тэгэд миний хамгийн атаархдаг гэхүү. Надад хамгийн гоё харагддаг юм нь ер нь хөгжүүл нь бие айгүй юм гоё зэгцтэй. Тэгээд тийм жин бахтай яг хэвэн жинтэй болохоор одоо тэгэл ямар ч уц өмсөн цэвэрхэн гоё л харагдаж штэ. Тэгээд зарим юм эндрийг яг артаас нь хараад залуу охин байна уу? Настай хүн байна уу гэдгийг ялахын аргагүй за. Залуу охин байна даа гэж бодохоор ингээд хойш эргэж харах ч юм уу эсвэл ингээд яг анзаархаар нэлээд настай өвтөр хүн байдаг. Тийм тохиолдол айгүй их. Одоо жишээ нь хүүгийн цэцэрлэгийн одоо хүүхдүүдийн зарим нь болохоор би эмээ юм болов уу ээж юм болов уу гэж гайхдаг за. Тийм тохиолдол айгүй их. Тэгээд яагаад тэгтээ үгүй юм энэ юм эрүүл жин бахтай тэгээд юм тэжгүй сайхан амьдраад байна вэ гэд бодохоор бас за хятадууд угаасаа л хөдөлмөрч арт түмэн угаасаа тийм хөдөлмөрч цустай гент энтер гэж ярил бас худлаа. Надад бол тэр нь маш бага хувийг зөв нүсрэл 20-30% л эзэлнэ гэж бодож байна. Зөндөө олон судалгаан дээр хүний бие, хүний тарих ингээд сул чөлөөтэй амархыг хүсдэг, хүнд хүчээр хөдөлмөрт дургу энтер гэсэн байдаг да тий. Тэгэхээр хятадууд ингээд маш их хөдөлмөрлөөд ингээд үр шимээ хүртээд байгаа нь яг хүний хүсэл гэхээс илүү одоо нийгмээс нь чи илүү сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгэхгүй л хоолгүй хоцорно. Харин хөдөлмөрлөөд байвал маш их сайхан амьдрах, мөрөөдлийн амьдралд хүрэх боломжтой гэдгийг ингээд боттоор үзүүлээд ингээд хөдөлмөрийг урамшуулад ингээд байгаа тахлаар хүн хүссэн үсээгүй өөрийгөө хүчлээл ингээд ажиллаад байдаг болохоор тэр нь хэтэрхий олон жил ингээд хэдэн зуун жилээр ингээд явчихаар тэгэд гендээ шингээд тэгэд ер нь жоохон хөдөлмөрч гентэй болчт юм шүү те. Би бол хятадуудын хөдөлмөрч занг одоо нийгэмтэй холбоотой тэгэд нийгмийн шахалж шаардлагаар ойролцоогоор 80% нөлөөлдөг. Тэгээд яг хүний зорилго хүсэл энтер нь нэг 20-30% нөлөөлдөг л гэж бодож байна. Тэгээд бас хятад үгүй юм нэр ач гучаа айгүй хардیں۔ Угаасаа тэгэл өрсөлдөөн ширүү нийгэмтэй болохоор аав ээж нь хоёулаа
аль болох эрт ажилдаа ороод тэгэхээр ялцчгүй хүүхдийн өвөө минь аль нэг талаас нь тэгээд нэг ач хүүхэд байлаа гэхэд тэр чи одоо 4 өвөө мэтэй болчихно шүү дээ. Тэгэхээр чи ганцхан хүүхдийг тэр дөрүүлээ харахаар ээлжлээ ингээ харахаар бас хөгжүүлэлт ачаал айгу баг. Тэгсээр нэ бас тэд нар өөрсдөө нэг ачаалал гэж бодох нь бас айгу бага юм шиг үлээ. Нэг төвчгөл гар нүвдэхгүй хүүхдтэйгээ ингээ уралдаал гүчдэг. Тэгэд би бас нөгөө хүүгээ багт нь байрныхаа өвөө минь нартай айгу их нийлж хүүхдүүдэд хамтдан тоглож гаргадаг гэсэн. Тэгэл эмээнэрийг хараад байхад ер нь бол надаас хүчтэй, надаас хурдан шүү. Хүүхдүүдтэйгээ зэрэгцээл гүйлдээд байна. Гэхдээ тэгэл одоо бас боловсролын систем нь илүү шинэлэг, илүү орчин үеийн, илүү стандарттай болж байгаа болохоор ер нь бас зарим эцэг эхчүүд өвөө эмээгээрээ одоо аав ээжээрээ хүүхдээ харуулах тийм дуртай биш үү тийм билээ. Тэгээд аль болох нөгөө сургалтын төв дамжаанд ингээд өглөө өдөр өнжилөх ч юм уу тий өглөө авчиж өгчл тэгэл өөртөө ажилласаа тарахтаа авдаг ч юм уу. Тэрийн хүүхдийн хөгжилд илүү сайн гэж хард юм билээ. Тэгсэн чинь манай нэг найз орос охин ёо бид нар ч бүр ингээд багаасаа өвөө мэдэр өсдөг. Тэд нар маань биднийг маш сайн харж чаддаг. Хятадууд яагаад тэгсэн чинь өвөө эмээг нь хүүхдээ харж чадахгүй гэж боддог байна. Ёстой сонин гэл. Амар гайхдаг гэж хэлжсэн. За бай бай.